За өнөөдрийн асуулгаар би Монгол төрийн санах ой, төрийн үйл ажиллагааны залгамж чанар, төрийн үйл ажиллагааны хурд, энэ төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбооны асуудлыг хөндөд тавьж байгаа юм. 2021 оны 321 дугаар тогтоолоор үүрэг өгсөн гэж та хэллээ оюума. Яагаад тэгээд 24 онд та нар журам гарч байгаа? 24 оны журамд авчиж хамаатуулж байгаа. Тэгвэл ягаад өмнө нь 2 жил журамгүй зардал гаргасан юм? Ийм асуудал үүсэх байхгүй юу? Та бүхэн 321-ийг үндэслээд 2 жил зардлыг гаргаад олгоцсон асуудлыг хөндөд тавьж байгаа. Олон хүүхдүүд, олон ар гэр, олон аав ээжүүд яг энэ нөхцөл байдалд уялдуулж амьдрал ахуй зардал мөнгөө төлөвлөсөн. Хөдөө орон нутгийн сургуулиудыг зорж илссэн харамсалтай нь 2 дугаар курсээс эхлээд Монголын төрд, Монголын боловсролын яамд хулигдуулсан. Бодлого шийдвэргүй уялдаа холбоогүй төрийн бодлогот хулигдуулсан. Нөгөө талдаа та бид хуулийг тайлбарлахгүй. Наранбаяр сайд миний асуулганд надад нэг хуудас материал ирүүлсэн. Яг тэр төлбөрийн чадамж гэдэг боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтийн сурлагын амжилт болон төлбөрийн чадамж гэж. Төлбөрийн чадамжийг боловсролын зээлийн сангийн журманд юу гэж авчиж уйж хайсан бэ гэхээр ядуурлын шугамаас доогуур орлоготой өрхийн суралцагч гэдгээр хязгаарласан. Төлбөрийн чадамж гэж ямар ойлголт юм? Хэн тодорхойлсон юм? Төлбөрийн чадамжгүй иргэн гэж ядуурлын шугамаас доогуур өрхийг хэлэх юм уу? Та нарын ойлголтоор бол энэ. Хэн ч тодорхойлоогүй. Ядуурлын шугамаас доогуур орлоготой өрөх гэдгийг нийгмийн халамжийн тухай хуулинд халамжийн бодлогот хамруулах шалгуур болгож хэрэгэлдэг болохоос биш, боловсролын хүртээмжийн асуудлын шалгуур болгож хэрэглэхгүй. Тийм эрх та бүхэнд байхгүй. Хуулийг ингэж тайлбарлах эрх та бүхэнд байхгүй. Дээд боловсролын тухай хуулийн 4-ийн 1 таны хэлээд байгаа. Сургалтын төлбөрийн хөнгөлтийг сургалтын амжилт төлбөрийн чадамжид тулгуурлан суурилна гэсэн өргөн хүрээний уян хатан хуулийн зохицуултыг та бүхэн төлбөрийн чадамжийг ядуурлын шугамын доогуур орлоготой өрхөд хамааруулан, наривчлан, хязгаарлан тодорхой бүлэг хүмүүсийн ард иргэдийн эрх ашигыг зөрчиж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан. 2 дугаарт боловсролын үйл ажиллагаа тэгш хүртээмжтэй иргэнд ойрхон байх ёстой. Энэ төрлийн бодлоготой та бүхний гаргасан шийдвэр зөрчилдсөн. 3 дугаарт Алсын хараа 2050 Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэл тусгасны дагуу иргэн бүрт чанартай боловсролыг бид хүртээмжтэй олгох ёстой. Нөгөө талдаа бүсийн төв аймаг орон нутаг дахь ихтэй сургуулиудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх үүрэгтэй. Мөн шин суурьшлийн бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан аж ахуй нэгжүүдийг цогц бодлогоор дэмжиж төвлөрлийг сааруулах үүрэгтэй. Энэ засгийн газрын 321-р тогтоол бол дээд боловсролын тухай хууль болоод засгийн газрын мөрийн хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэл алсын хараа энэ урт хугацааны бодлоготой уялдсан ийм шийдвэрийг та бүхэн харалган байдлаар хүчингү болгосон. Энэ бүх бодлогын зорилтуудынхаа эсрэг ийм шийдвэр гаргасан. Яагаад Монгол төрийн бодлого 2 жилийн настай сайд солигдох санамжтай байх ёстой юм бэ? Яагаад та бүхний хэрэгжүүлж байгаа уялдаа холбоогүй бодлогоос ч болж ард иргэд ард түмэн хүүхдүүд хохирч явах ёстой юм бэ? Яагаад тогтворгүй бодлогын чин үр шим горыг ард иргэд хүртэх ёстой юм бэ? Дээр нь та бүхний гаргасан шийдвэр дээд боловсролын тухай хуультайгаа нийцээгүй. Ялварлан гадуурхсан үндсэн хуулийн зөрчилтэй. Тийм учраас би бас санаачлагаараа энэ асуудлыг хөндөж шийдчих болов гэж боловсролын сайдыг би бас багагүй хугацаанд энэ сүүлийн хэдэн сар харлаа. Та ариун болд гэж нэг газрын даргаыг яриулсан. Тэр хүн таны саналыг бид нар шийдэж байгаа шүү гэсэн. Би санал тавиагүй. Би асуулга тавьсан. Тэгж хэлэнгүүт уцаа таслаад алга болсон. Ийм учраас би санал хураалгамаар байна. Энэ асуудлыг улсын хурлын чуулганаар хилцүүлэх саналыг хурааж өгөхийг хүсэж байна.
За. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар бол асуулгын хариуг бол нэгдсэн хуралдаанаар хилцүүлж болно. Тэгээрээ тийм учраас санал хураалт хийя. За. Бүхэлд нь тий. За улсын их хурлын гишүүн өөрийн туяагаас Монгол улсын засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар боловсролын сайдад хандсан асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хилцүүлэхийг дэмжээ гэсэн нэр томьёогоор санал хураалт явуулъя. Санал хураалтанд бэлдэнэ үү? За санал хураалт. Эрц хүрчээсэн тий. За 38 тий. За 38.11 хувиар санал хураалтанд орсон уу? За рэгдэл гишүүнийг оролцсон санал хураалтанд. За 38.11 хувиар бол санал дэмжигдсэнгүү. Тэгээ Нармаа сайд энэ хариулаад бичгээ болоод та нар бас нэг. Тий. За ингээ дараагийн асуудалд оръё.